Ажлынхын хөтөлбөр онцлог зочны хэсгээр та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн бидний зочноор Улаанбаатар үн цаасны биржийн гүйцэтгэх захирал даваа жаргал хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе таны хамт олонд. Тэгэхээр хоёулаа өнөөдөр яг Монголын хөрөнгийн зах зээлийн талаар бас за мөн ямархуу хөгжилтэй явна тий. Бид нэр одоо энэ нэвтрүүлгийнхаа эхэнд бас одоо Солонгосыг бас нэлээд онцлолоо. Тэгэхээр манайх өнөөдөр одоо ямар аль хэсэгт явна тэр талаар бас нэлээд онцолж ярих гэж бодож байна. Тэгэхээр Монголын хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр яг ямар шатандаа явж ийн гэдэг асуултаас эхлэе. За Монголын хөрөнгийн зах зээл бол яг албан ёсны тодорхойлолтоор хөгжиж байгаа орны ангилалд ордог тийм Фүүцээр Азлаас одоо улс орнуудын хөрөнгийн зах зээлийг одоо ангилдаг. Тэгээ энэ ангиллын хүрээнд хэм бол хөгжиж байгаа орны одоо тоонд орж явдаг. За тэгээд өнгөрсөн хугацаатай харьцуулж үзэх юм бол 30 жилийн хугацаанд бас тодорхой томоохон ажлууд ахиц дэвшил бол гарсан. Бид нэр дотоодын нийт бүтээгдэхүүнд 15 орчим үеийг эзэлж байна. За дижитал одоо шилжилт гэдэг зүйл бол маш сайн хийгдсэн буюу одоо иргэд олон нийт за бүр малчид хүртэлтэй одоо хөрөнгийн зах зээлд оролцох боломж болцоо бол бүрдсэн байгаа даа. За тэгээ одоо бол бид нэр яг энэ одоо 30 гаруй жилийн хөгжил болон одоо энэ технологи хурдцтай хөгжиж байгаа энэ одоо цаг мөчид яг энэ шилжилтийн үе дээр байгаа болов гэдэг одоо бодолтой байна. За тэгээ энэ шилжилтийн үе маань өөрөө бид нар дараагийн шатны шилжилтээ яаж хийх вэ гэдгээс манай зах зээлийн дараагийн шатны хөгжил бол маш их хамаархад байгаа. Тэгэхээр дижитал шилжилт гэж ярьж штэ тэгээ дижитал трансформашн гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ яг санхүүгийн салбарт одоо ямар өөрчлөлтийг авчирч байгаа сүүлийн жилүүдэд тий. За миний санаж байгаагаар бол одоо бас танаа бирж 2025 онд бол Grand Pool дээр яг энэ хүү системийн өөрчлөлт гэдэг бас нэлээд бас том номинацид дэвшиж бас шагнал авсан байж байгаа. Тэгэхээр би энэтэй холбоотойгоор одоо ямар өөрчлөлт биднэрт ороод байна л гэж асуумаар байна л да. Яг дижитал шилжилт гэдэг үгийг бид нар энгийн одоо санхүүгийн зах зээлийн дижитал шилжилт гэдэг нь өөрөө яг энгийн үгээр хэлэх юм бол хүртээмжтэй байдал буюу хүн болгоны оролцох боломж болцоог бид нар дижитал шилжилт гэж энгийн үгээр хэлж болно. За яг дэд бүтцийн байгууллагууд буюу биржийн хувьд гэх юм бол энэ бол өөрөө одоо технологийн аж ахуй нэгжүүдэд хөрөнгө босгож байгаа одоо зөвхөн арилжааны талбар гэхээсээ илүү дэд бүтцийг бий болгож байгаа урт хугацааны хөрөнгө оруулалтыг татаж бий болгож байгаа салбар. За мөн одоо нөгөө талаас бол хөрөнгө оруулагч нарын одоо нэвтрэх олон улс болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын нэвтрэх одоо access те энэ бол өөрөө маш том юм одоо дэд бүтц технологи байгаа. За тэгээ энэ технологи өөрөө бас улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлж идэг. За тэгээ тийм учраас улс орнууд яг энэ дижитал шилжилт, хөрөнгийн зах зээл болон санхүүгийн салбарын технологийн хөгжил дээр маш их анхаарч одоо урт хугацааны бодлоготой тусгаад явдаг энэ одоо үзүүлэлт байгаа. За манай хувьд гэх юм бол яг энэ одоо энэ арилжаа тооцооны тусгай зөвшөөрөлтөөр үйл ажиллагаа явуулдгийн хувьд яг үндэсний компанитай хамтран энэ дижитал шилжилт рүү одоо олон улсын одоо хөгжилтөө хөл нийлүүлэн алхахын төлөө бол хичээж ажиллаж байгаа ийм байгууллага байгаа. Тэгэхээр гадны биржүүдийг бас харахаар улс орнуудад нэг ийм зүйл байдаг л да тий. Улсын бирж болон за хувийн бирж гэдэг бас хоёр ойлголт явуулаа. Тэгэхээр нэгд би бас таныг ирснийхээ хувийн бирж одоо яг манад ямар одоо үүрэгтэй ажиллах хэвээр тийм ямар давуу талуудыг бас бий болгох хэвээр гэдэг талаар мэдээлэл авмаар. За ер нь бол улс орны хөгжил өөрөө урт хугацаанд тогтвортой байхын тулд бол хувийн хэвшлийн хөгжил, инновац дээр бол тулгуурлаж одоо явдаг. За тэгээ сүүлийн жилүүдэд бол технологи гэдэг зүйл бол зайлшгүй яригдчих эхэлж байна. За тэгээд хувийн хэвшил буюу хувийн биржийн гол давуу тал гэдэг нь болохоор өөрөө нөгөө agile буюу хөрөх чадвартай илүү ингээд дасан цогцох одоо хурдцтай байгаа нийгэм дасан цогцох чадвар гэж одоо хэлж болно. Энэ дээр бол технологийн хөгжлөө, хүний нөөцийн хөгжлөө тий. За нийгмийн одоо хэрэгцээ шаардлагыг мэдрэх энэ чадамж байгаа. За одоо бол Монгол улсад аж ахуй нэгжүүдийн хувьд тэгэхээр урт хугацааны тогтвортой санхүүжилт гэдэг зүйл нэг талаас хэрэгтэй байгаа бол одоо иргэд хөрөнгө оруулагч нарын хувьд олон талын хөрөнгө оруулалтын хэрэгслүүд өөрөө хэрэгтэй байгаа тий. Тэгээд бид нар бас дэлхийн нийтдээ бүс нутагтайгаа холбогдох бол хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр энэ одоо бүх хэрэгцээ шаардлаганд илүү хурдтайгаар одоо хувьсгах чадвартайгаар дасан зохицох чадвартайгаар одоо ажиллах боломжтой байгууллага бол хувийн бирж гэж харж байгаа. Тэгэхээр танаа бас биржээс сая зүүн өмнөд Азаар
За бас Казахстан улсаар бас нэлээд уулзалтууд бас хамтын ажиллагаануудаа өргөжүүлж байгаа харагдчихсан. Тэгэхээр бид яг энэ зах зээлүүдээс юунаас нь суралцах хэрэгтэй. Мэдээж бид нар бол одоо юу гэдэг эдгээр зах зээлүүдээс бас араас нь явж байгаа их ойрхон явж байгаа гэдгээр бид нар бас их онцлог болж ирсэн шүү дээ. Одоо хэдэн жилийн өмнө ихэд бид нар маш одоо өндөр үзүүлэлтийг үзүүлсэн бүс нутгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байсан ийм зах зээлээр ч хүртэл тодорч ил байсан. Тэгэхээр бид нар эдгээр зах зээлүүдээс юу суралцах хэрэгтэй байх шиг байна. За түрүүн Солонгосын зах зээлийг ярьсан гэдэг чинь Солонгосын зах зээлийн хөгжил бол өөрөө бас өгдсөн зах зээлүүдийн ангилалд орж байгаа. За Казахстан бол сүүлийн жилүүдэд өсрөнгөө хөгжлийг авчирж байгаа. За тэгээд эдгээр зүүн өмнөд Азийн энэ орнуудыг харах юм бол эдгээр өөрөө хамгийн чухал нь бол урт хугацааны тогтвортой хөгжил гэдэг зүйл дээр маш сайн анхаарсан байна. Институцийн чадварыг бол маш сайн хөгжүүлсэн байна. За тэгээд мөн дид бүтцийн хөгжил infrastructure гэдэг зүйл дээр маш сайн ингээд анхаарч ажилласан байна. За тэгээ энэ дээр нэмэгдэх нь болохоор зүүн өмнөд Азиудын хувьд гэх юм бол бүс нутгийн connectivity буюу холбоо хамаарал харилцан cross border харилцаа гэдэг зүйл дээр маш сайн анхаарсан байна. Тэгээ үүний үр дүнд гэх юм бол олон төрлийн хөрөнгө оруулалтуудыг авчирч өөрсдийнхөө дид бүтц технологиг дэмжиж хөгжүүлж за мөн яг нөгөө тал нь ямар хөгжилтэй байгаатай мэдээллийн урсгал сайтай байгаа учраас зэрэгцэн хөгжих энэ боломжуудаа бол бий болгож хамтарч ажилласан харагдаж байгаа. За тэгээ манай улсын хувьд бол суралцах зүйл нь яг энэ шилжилтийн үе дээр бид нэр яг энэ улс орныхоо онцлог одоогийн нөхцөл байдлаа бодтойгоор үнэлээд яг өөрийнхөө орны онцлог тохирсон урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогоо гаргаад бас хувийн хвшил дээр тодорхой хэмжээнд тулгуурлаад илүү их ач холбогдол өгөөд ер нь бол ажиллавал бас боломж биднэрт бол байгаа гэж харж байгаа. Манай улсын хувьд бол маш залуу хүний нөөцтэй дээрээс нь бас уул уурхай болон бусад энэ хөгжих салбарууд маань бол маш олон байгаа даа шүү дээ. За бас үүн дээр бол хөдөө аж ахуйн салбар бас Монголд байгаа даа. За хөдөө аж ахуйн салбараа бид нэр хөгжүүлэх юм бол энэ хөдөө аж ахуйн түүхийн эдийн үнийг зөв тогтоох үйлдвэрлэлүүдийг supplier болох үйлдвэрлэлүүд маань болохоор илүү шудраг үнээр худалдан авалт хийх гэдэг юм те. Иймэрхүү боломжууд бол бий болох боломжтой. Жишээлбэл ноол урмах гэдэг юм те. Эдгээр боломжууд бол байгаа гэж бас харж байгаа. Тэгэхээр би нэвтрүүлгийнхаа ярилцлагынхаа төгсгөлд танаа биржтэй бас холбоотой асуудлуудыг асуумаар байна л да. Танаа бирж дээр яг ямар ажлууд хийгдэж байна, бид нар яг юуг төлөвлөж байгаа гэдгийг та тайлбарлаж өгөөч. За манай бирж бол яг мэдээж олон улсын технологийн хөгжил гэдэг зүйлтэй хөл зэрэгцэн ажиллахыг хүсэж байгаа учраас үндэсний технологийн компаниудтай хамтраад яг энэ арилжаа тооцоо хөрөнгөний зах зээлийн дид бүтцийг бол хөгжүүлээд явж байгаа. Тэгээ энэ нь бол олон улсад өрсөлдөх чадвартай байх стратегийн зорилготойгоор явж байна. За нөгөө талаасаа болохоор аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгож эдийн засгаа төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дээр санхүүгийн схемийг нь дэмжихтэй дид бүтцийг бий болгох тэгээд энэ хөрөнгө оруулалт татахад нэмэртэй тэр хууль зохицуулалтын орчин дээр өөрсдийн санал бодлоо илэрхийлэх гэх мэт ажлуудыг бол хийгээд явж байгаа. Тэгээд дөнгөж сайхан бид нар клирингийн цоошин системийг бол нэвтрүүлсэн. За тэгээд хөрөнгөний зах зээл дээр хамгийн чухал зүйл нь бол эрсдлийн удирдлага байдаг тийм. За нэг өдөрт хэд дахин бид нар арилжаанд орж чадах юм уугүй юу тийм. За нийт арилжаанд орж байгаа хүмүүсийн маань эрсдэл дундаа яаж удирдах юм тийм. За тэр эрсдлээ удирдах байхдаа бид нар мөнгөний зах зээлтэй бас хэрхэн холбогдох юм бэ гэдэг энэ чухал дид бүтц өөрөө клиринг байдаг. Тэгээ бид нар энэ клирингийн системийг бол Монголд анхудаа яг ингээд цогцоор нас нэвтрүүлээд оруулсан байгаа. Тэгээ үүний үр дүнд болохоор манай бирж дээр бол үн цаасны зээлдүүлэх буюу шорт зээлийн арилжааг хийх боломжтой болсон байгаа даа. Тий. Тэгэхээр бас манай зах зээл шорт сейл хийх боломж бий болж байгаа гэдгийг сонсоход үнэхээр таатай байна. Тэгэхээр бас үнэтэй цаг зав зарцуулан бас тодорхой дэлгэрэнгүй бас мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр бид Улаанбаатар үн цаасны биржийн гүйцэтгэх захирал даваа жаргалтай ярилцлаа. Тэгэхээр бид эргээд макро эдийн засгийн хэсгээр та бүхэндээ уулзцаая.